Намайг Баасангийн цэцэг сүрэн гэдэг. Би Дорногов аймгийн цэцэг даргын 5-ын газрын цэргийн штабтай ажиллагааны офицероор ажилладаг. Манай аав ээж болон хамаатан саданд нэг ч цэргийн хүн байхгүй. Би өөрөө хар багасаа сакс тоглох дуртай байсан. Спортоор хичээллэх дуртай байсан. Ер нь бол жоохон иршүү талдаа 10 жилдээ иршүү талдаа хүүхэд байсан. Спорттой дуртай учраас одоо миний мөрөөдөл бол одоо биеийн тамирын яг саксны багш болно гэж би боддог байсан. Тэгээд манай ээж намайг одоо Батлан амгалах сургуулийн шалгалтанд оруулна гэд аваа явсан. Тэгээд намайг яг тэр Батлан амгалах сургуулийн цэргийн дээд сургуулийн элсэлд авч ирсэн боловч одоо би тэр цэргийн сургуулийн шалгалтанд орж амжаагүй л дээ. Яг сургуулийн байрал дээр очиод Батлан амгалах сургуулийн иргэний боловсролын дээд сургуульд би шалгалт өгч ирсэн. Бас тэрэн дээр ч бас нэг тамирын шалгалт өгч ирсэн юм аа. Тэгээд тэр Батлан амгалах сургуулийн иргэний боловсролын дээд сургуулийн Нэгтлэнгийн ангид элсэн орж ирсэн. Би 2001 онд. Тэгээ яалтчгүй одоо цэргийн оройн цэргийн хашаанд орцсон байсан учраас тэгээд сонирхож эхэлсэн л дээ. Тэгээд яг нөгөө саксны сонирхлоор гэдэг юм уу заал маланд нь тоглоол. Тэгээд удахгүй тэр элсэж орсон юу чинь намрын тэр нөгөө спорт урлагийн тэмцээнүүд болдсон шүү дээ. Тэрэн дээр нь одоо ангиасаа ч юм уу сургуулиасаа ч юм уу одоо ингээ баг бүрдүүлж ороод тэгээ ер нь тэндээсээ шалгараад тэгээ Батлан амгалах сургуулийн шигшээгийн одоо октоодын шигшээд одоо орж тоглож исэн. Тэр орж тоглох одоо гол хүчин зүйл манай Батлан амгалах сургуулийн биеийн тамирын багшдын турандаа Сүхбаатар гэдэг хүн байсан. Тэр хүний шав болж орсон да. Тэгээд цэргийн болох гарааг болохоор тэр багш маань намайг яг элсэн оруулж исэн л да 2022 онд одоо 2022 онд яг манай тэр сургуулийн нэг ангиас 9 охин элсэж орж ирсэн. Тэгээ 2005 онд манай курсээс 14 охин төгсөж ирсэн байхгүй. Артлын офицер мэргэжлэр төгсөж ирсэн. Артлын офицер болохоор олон чиг өргөтөлтэй. Артлын офицер нэрэнд ор хүнсний албаны дарга хийж байна. Хувцсны мэргэжил байна, шатхууны мэргэжил байна, орон сууцны мэргэжил байна. Санхүүгийн даргын мэргэжлэгээд 5 хосолсон юм мэргэжлэр төгсдөг л дөө. Тэрний одоо би төгсөөд яг энэ ангид одоо энэ зэвсэг төчний 336 дугаар ангид одоо анх төгсч ирээд хувцсны албаны даргаар ажиллаад томилогдож ирсэн. Ажлын гараа яг 2005 оны 7 сард яг би томилогдож ирж исэн. 14-лээ. Одоо яг миний 2005 оны төгсөгчдөөс одоо 1 оноос 14-лээ энд төгсөж ирж исэн. За төрөлх нутагтаа төгсөж ирээд гоё байсан л да. Энэ ангийн хашаанд чинь одоо хүүхэд байхдаа цөөхөн л орж ирж исэн. Яг төгсөж ирээд ажиллахаар орж ирэхэд одоо маш их бахархалтай, маш их баяртай байсан л да. Тэгээд хаашаал харна уу таньдаг хүмүүс, хаашаал харна уу ах эгчнэр минь, хаашаал харна уу одоо үеийнгийн одоо охтууд хүүгүүд байсан л да. Хувцсны даргаар 6 жил, хүнсний даргаар 4 жил, хамгийн сүүлд нь одоо манай анги 2019 онд одоо 50 цагийн оронтойгоор одоо Матуудлагын хороо болж исэн. Тэр шинэ оронтойгоор одоо би захирчийн орлогч артлын даргаар томилогдсон. Одоо энэ зэвсэг төчний 336 дугаар ангийг ангийн одоо офицер ахлагч байлдагч төрөвчийг одоо артлын хангалтаар одоо тасралтгүй зохион байгуулж явуулжсэн. За артлын хангалт гэхээр одоо энэ хугацаа цэргийн албаагч болон ангийн бие бүрэлдэхүүнийг одоо хүнс хувцас одоо хүнсээр одоо хангаж халуун хоол хүнсээр хангаж дулаан хувцаар ялгаж дулаан байранд байрлуулах ийм үүрэгтэй. Гурван 336 дугаар ангид өөрөг гүйцэтгэж байхдаа 2010 оноос 15 он юм уу да эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараагаар
одоо томилогдсон ажиллаж байсан. Тэр хугацаанд одоо зөвлөлийн дарга байхдаа нэлээдгүй ажлыг одоо удирдлага болон эмэгтэйчүүдийн зөвлөлтөөр хамтран хийж байсан. Одоо бид нар ч өдөр болгон одоо энэ дөрөв төвцөө өмсдөг. Жишээ нь би зүгээр тэрэн дундаас одоо дурдхад эмэгтэйчүүдийн одоо нэг өдрийг би гаргаж ирсэн. Нэг өдөр гэхээр 7 хоногийн одоо төгсгөлийн 5 дахь өдөр ч юм уу те энгийн хувцас өмсдөг бай. Эмэгтэйлэг чанарын одоо дээдлээ те. Тэр байдлаар одоо нэг өдрийг ангийн нэг өдрийг бүх одоо цэргийн эмэгтэйчүүдээ одоо энгийн хувцаар ангийн одоо дотоод журманд оруулж ирснээр одоо тэр бас арай эмэгтэйчүүд талаас нь төлөхөц хүсэн болов уу гэж боддتي. Тэгээ манай зэвсэг төвчин ч одоо маш их боломжууд байдаг шүү дээ. Одоо залуучууд өөрсдөө дайчлаад хүчлээд яхан бол боломжууд маш их байгаа, маш их сургалтууд байгаа. Би бас тэр боломжуудыг бас нэлээ их эзэмшсэн, маш их тэргээрээ бахархаж явдаг. Анги байгууллагын удирдлагуудтай бас маш их баярлж явдаг. Энд ажиллаж авах хугацаанд би зэвсэг төвчний одоо бүхий л сургалт дамжаанд явж төгсөж байсан. Тэр маань болохоор одоо артлын бүх салбар нэгжүүдийн сургалт семинар тэгээд хэлний дамжаа, хэлний одоо курсыг бүрэн одоо төгсөж байсан. Тэр төгсснөөрөө би одоо Турк улс болон Турк улсад яг артлынхаа мэргэжлээрээс сургалт дамжаанд суралцж байсан. Батлан амлах удирдлагын ахтанд одоо төрөвчлсөн одоо бас дамжаанд суралцж байсан. Маш их боломжууд байдаг л да манай зэвсэг төвчөнд. Өөрөөсөө дайчлаад өөрөөсөө хүчин чармаалттай, өөрийн гэсэн бодлоготой, төлөвлөгөөтэй байх юм бол хүн маш их боломжууд бас байдаг л да. 2019 онд одоо Монгол Оросын хамтарсан Сэлэнг хэрийн сургууль 2019 сургуульд оролцож исэн. Одоо артлынхаа чиглэлээр тэр хэрийн сургуульд одоо маш их юм суралцаж, маш их дадлагжиж тэр сургуульд оролцсноороо одоо бахархаж явдаг. Би яг одоо зэвсэг төвчөнд ажиллаад 18 жил болж байна. 18 дахь жилдээ ажиллаж байна. Энэ зэвсэг төвчнийг цэргийн хүн болсондоо би өөрөөрөө маш их бахархдаг. Дэд орондоо цолыг одоо 2021 оны 3 сард авч исэн. Анх одоо манай цэрэг штабын дараа Хурандаа Батолд гэж хүн одоо за одоо миний цэрэг баяр хүргэе. Одоо зэвсэгтний жанжин штабын даргын тушаалаар одоо дэд орондоо цол хүрцэнд баяр хүргье гэж анх одоо надад хэлжсэн. Би маш их баяртай байсан. Дэд орондоо цол авснаар одоо миний ар гэр одоо аав ээж, хань ижил, үр хүүхэд хамт олон найз нөхөд маань одоо маш их баяр хүргэж одоо баяр хүргэж байсан. Тэгээд би энэ Дорноговын одоо зэвсэг төвчөндөө энд ажиллаж байгаа хамгийн анхны одоо дэд хурандаа цол авсан одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа эмэгтэй юм бэлээ. Энэ одоо мэрэгчлэрээ одоо энэ цэргийн болсноороо одоо ээжийнхэн зөв сонголтоороо өдий зэрэгтэй явж байгаадаа би одоо маш их бахархаж байна. Эхээс одоо дөрвөлээ 4 охин хоёр дахь охин айлын энэ газар бол одоо Зүүн Баянгийн Багзаал гэж нэрлэгдэх одоо газар би яг миний одоо яг төрсэн өсөж тойрсон газар маань байгаа юм. Одоо энд одоо миний хамаг хүүхэд нас минь энэ цэцэрлэг одоо байж энэ цэцэрлэгт одоо яашлаасаа ахлахаан хүртэл нь явж исэн. Яг одоо миний бага хүүхэд нас минь одоо энд өнгөрсөн байгаа. Миний аав төмөр замын мэргэжилтэй байсан. Одоо энэ өртөөнд ажилладаг байсан. Одоо төмөр замын өртөөний жижүүрээр. Манай ээж бол энэ Зүүн Баянгийн одоо Шатхуун төвөх станцад одоо насаараа ажиллаад тэтгэврт гарсан хүн байдаг. Мөн л бас одоо энд ажил амьдралынхаа гарааг ясаар одоо манай аавч хоёр бол хөдөө мал дээр малчин болсон байгаа. За миний хань бол цэргийн хүн байдаг. Бид хоёр бол одоо хар багасаа 10 жилээсээ үргэлжсээр хагаад одоо өдий одоо бас 20 хэдэн жилиг авч байна.
манай гэр бүл одоо ам бол 4. Би бас нэг хөөрхөн хүү охин 2-тэй ингээд ам бол 4-лээ амьдарч байна да. Хоёулаа цэргийн учраас одоо цэргийнхаа амьдралыг маш их нэгнийхээ ажлыг ойлгодог. Би жишээ нь одоо ийм ажилтай байлаа гэхэд манай нөхөр гэрийн ажлыг гүйцэтгэж жишээтэй. Манай нөхөр одоо бас ийм ажилтай нэхэд би бас ар гэрээ авч явах жишээтэй. Гинт одоо Батлан уулгын яамнаас уцаар яриад ажил тарцсан дараа штэ. Уцаар яриад маргааш төрийн ордонд бэлэн бай. Ийм шагнал авах гэж байна. Тэгээд одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар одоо Монгол Улсынхаа ерөнхийлөгчөөс одоо энэ цэргийн хүндэт медалийг авч ирсэн. Тэгээд надад би бол одоо тэрийг маш их азтай, хувь төөрөгтэй, маш их гоё байдлаар, маш их онцлогтой байдлаар энэ шагналыг авсан. Тэрэндээ бол маш их баярлалдаг. Баасангийн Цэцэг сүрэн Дорногов аймгийн засаг даргын хамгийн газрын цэргийн штабын дайчилгааны офицер Дэд Хуранда. Энэ нутагта одоо өсөж торинсон учраас энэ нутагта одоо энэ олон жил ажиллаж байгаа өдөө зэрэгтэй одоо энэ сайхан амьдарч байгаа, сайхан ажиллаж байгаа одоо миний аав ээжийн энэ нутаг усын минь одоо буян болов. Тэгээд энэ нутаг усын минь хайрхан уул ус минь одоо намайг бас дагаж явдсан болов гэж боддгийг. Тийм учраас одоо энэ нутаг усаа маш их дээдэлж, уул усаа дээдэлж энэ нутгаараа бахархаж явдаг. Эх оронч гэдэг үзэл бол одоо маш том ойлголт л доо. Миний хувьд бол аав ээж, хань ижил, гэр бүл, үр хүүхдээ асран хүмүүжүүлэх, хайрлаж хамгаалах, зөв өсгөж хүмүүлэх. Тэгээ одоогийн хийж байгаа ажилдаа үнэнч зөв одоо ажиллах юм болов уу гэж боддتي. Батлан амгалахын яам болон зэвсэг түвшний жанжин штабын удирдлага, генерал офицер ахлагч, хугацаа цэргийн албаагч болон зэвсэг түвшний 336 дугаар ангийн удирдлага, офицер ахлагч бие бүрэлдэхүүн мөн Дорногов аймгийн засаг даргын тамгын газрын бүх нийт хамт олондоо тэр дундаа цэргийн штабын дарга, цэргийн штаб офицеруудаа мөн хань болон аавда Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 102 жилийн ойн баярын мэндийг хүргэж та бүхэндээ ажиргал болон эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.